Шилэн нам эрдэм шинжилгээний хуралд хүрэлцэн ирсэн парламент судалтай улс төрийн намууд болон бусад улс төрийн намын дарга удирдлагууд эрхэм эрдэмтэн судлаачид олон улсын байгууллагын төлөөлөгч та бүхэнд талархаж байна. Монгол Улсын засгийн газраас 2023 оныг авилгын эсрэг жил болгон зарлаж системийн авилгалтай тэмцэх 5 иш ажиллагааг хэрэгжүүлж эхлээд байна. Уул уурхай тэр дундаа нүүрс зэс дагсан далд эдийн засгийг ил болгож төрийн бүх шатанд дүүрлсэн авилгын инжээ хэлхийг таслаж шимэгчдийг шүүртэн цэвэрлэхэд хамгийн чухал нь улс төрийн намуудын санхүүжилт, нам дагсан цүнх баригчдын томилгооны асуудал, хэд мөнгнөөс хамааралтай сонгуулийн тогтолцоог өөрчлөх зайлшгүй шаардлагатай монголчууд та бид хамтдаа нүүр тулж байна. Авилгын хөрсөнд ургасан хогийн урамлыг таслах ажлыг засгийн газар эхний 4 иш буюу шүгэл үлээх, шүүр, шувуу, шилжүүлэн авах ажиллагааны хүрээнд олон нийтийн дэмжлэгтэйгээр, та бүхний дэмжлэгтэйгээр далаацтайгаар өрнүүлж шийдвэрлэж чадна гэдэгтээ итгэл төгс байна. Авилгын гэмт хэргийн талаар шүгэл үлээгчийн тухай хуулийг улсын их хурлын хаврын чуулганаар хилцүүлэн батлуулахаар төлөвлөж байна. Улсын их хурл засгийн газрын гишүүд болон улс төрд нөлөө бүхий этгээдүүд тэдний гэр бүлийн гишүүдийг төрийн удирдах албан тушаалд томилох, төрөөс санхүүжих тендер зээлд тэтгэлэгт хамрагдахыг хоригдсан хуулийн төслийг мөн энэ хаврын чуулганаар өргөн барьж батлуулахаар төлөвлөж байна. Шувуу ажиллагааны хүрээнд эх 7 хоногийн засгийн газрын хуралдаанаар хууль хяналтын байгууллагад шалгагдаж байх явцдаа хөлийн чандад оргон зайлсан этгээдүүдийн нэрсийг олон нийтэд зарлаж, иргэний гадаад паспортын үйлчлэх хугацааг цуцлаж хүчингүй болох асуудлыг засгийн газраар хэлэлцүүлж шаардлагатай тохиолдолд их хурлд оруулна гэж бид нар төлөвлөж байна. Харин өнөөдрийн шилэн нам хэлэлцүүлэг нь авилга ургаж буй хөрсийг оронгоор нь өөрчлөх реформын эхлэл гэдгээрээ хамгийн чухал ач холбогдолтой гэж үзэж байна. Ерөнхий сайд эрх баригч намын даргын хувьд эх орончдын өдөр бол тэмдэглэл баяр гэхээс илүүтэйгээр нийгэм тулгамдж буй системийн авилгыг нам харгалзахгүйгээр тэмцэх эх оронч үзэл санааны нэгдэл байгаасаа хэмээн үзэж байна. Бид сайхан ярьж бие биедээ мэдчилгээ төвшүүлж цэцэг өргөсөөр удлаа. Одоо үннээ ярилцаж цаг алдалгүй бодит шийдэл гаргах нь Монголын ирээдүйд илүү тустай гэж үзэж байна. Өнөөдөр би тавьч байдлаар тодорхой 2 асуудлыг энэхүү хэлэлцүүлгийн эхэнд дурдъя гэж бодож байна. Нэгдүгээр сонгуулийн тогтолцооны тухай. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт хийж сонгуулийн тогтолцоог холимог байдлаар тойргийн эрх ашиг, нутгийн томилгоо, хатуу гишүүнчлэл, мөнгөний сүлжээний чөтгөрийн тойргоос гарч тогтвортой хөгжлийн олон намын дуу хоолой бүхий иргэдийн төлөөлөх эрхийг бүрэн хангасан парламентын чадварыг бэхжүүлэх, нийгмийн сегмент бүрийн дуу хоолойг дэмжсэн тогтолцооны шинжилэл хийхэд эрх баригч нам бэлэн байна. Гагцхүү улс төрийн намуудын удирдлагууд, иргэний нэмгийн байгууллагууд олон нийт ойлгон дэмжиж намын жагсаалтын ард авилгачид нэр хүндгүй болсон улс төрчид халахвчлан орж ирэх боломжийг таслан зогсоох эрх зүйн орчныг та бид сонгодог парламент хөгжсөн бусад улс орнуудын нийтлэг сайнчилгээс оролцсон хамтаа бүрдүүлж чадсан тохиолдлын шинжилэл хийгдэх боломжтой. Нэг нам давмгайлсан үед сонгуулийн тогтолцоог өөрчлөх шаардлагагүй гэж та бүхэн үзвэл улс төрийн намын тухай хуулийн хүрээнд энэ асуудлыг авч үзээд хуучин тогтолцоогоор сонгуул явуулахад бидний зүгээс мундаг зүйлгүй. 2. Улс төрийн намын тухай хууль ба санхүүжилт. Улс төрийн намын тухай хууль хэд ерөнхий бэлэгдэл юм байна. Улс төрийн намуудын үзэл баримтлал ялгаартаа болж хоосон популист дамлалт газар авч хөгжлийн төслүүд гацаж урт хугацааны бодлого засаглалын нэн дутургүй байдал үргэлжилсэн 30 жил болж өнгөрлөө. Сонгуулийн санхүүжилт уул уурхайн болон банкны хэдхэн эцдээс хамааралтай болж сонгуулийн дараа өгсөн хандиваа хэд дахин өсгөж системийн авилга бүрдүүлснээс болж улс төрийн намууд түүгээр бүрдсэн төр засаг шүүхийн байгууллага тэдний эрх мэдэл шилжиж төрийн ордон дотор хэдхэн хүний дохиураар нууцаар хөдөлдөг үзэгдэл бий боллоо. Ард иргэдэд аслан бар мэт авилгач эцэстээ сүйдэл болсон гөлөг мэт царилдаг хууль биш хувь хүн засгалсан он жилүүд болж өнгөрсөн гэхэд хэлцэхгүй гэж бодож байна. Энэ нь Эрдэнэтийн 49%, оюутлогын Дубайн гэрээ, хөгжлийн банк, нүүрсний хулгай зэрэг үйлдэлүүдээс нэгэнт ил болж асуудал байгаа тул асуудлыг хэлбэрийн биш агуулгын түвшинд тогтолцооны түвшинд авч үзэхээсээр харахгүй гэж үзэж байна. Бид одоо л энэ асуудлыг шийдэхгүй бол эдийн засаг томрох тусам системийн авилгын гажуудал арчилсан Монгол улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, арчилсан парламентын засагалд аюул занал учруулж
арчсан эрх чөлөөг худалдан авах, эс бөгөөс бусдад худалдах эрсдэл үүсэхийг үгүйсэхгүй юм аа. Тиймээс хамгийн бага зардлаар бодлого уралдуулдаг нээлттэй мэтгэлцээний зарчим тулгуурласан сонгуулийн эрх зүйн орчныг бүрдүүлж, улс төрийн нам болон нэр дэвшигчийг нууцаар санхүүжүүлсэн дал тогтолцоог эрүүгийн хууль тусган өөрчлөх шаардлага гарч ирж байна. Эрхэм хүндэт зочлоологчдоо эх оронч байна гэдэг нь нийтийн эрх ашигын төлөө авилгаас ангид байх үзэл баримтлалын нэгдэл юм. Миний хувьд үзэж байна. Өнөөдрийн зөвлөгөөнийг зохион байгуулахад мэргэжлийн дэмжлэг үзүүлж буй Нэгдсэн үндэстний байгууллагын хөгжлийн хөтөлбөр, КОИКО олон улсын байгууллага, Transparency International Монгол олон улсын байгууллагын хамт олонд гүн талархал илэрхийлье. Авилгын эсрэг парламентын бүлэг буюу Монпакийг миний бие ахалж байхдаа шилэн нам хилцүүлгийг 2 удаа хамтдаа зохион байгуулж исэн. Улс орнуудын шилдэг туршлага эрх зүйн орчны шинжилгээг та бүхэнтэйгээ хамт хийж байсан. Харин өнөөдөр гүйцэтгэх засаглалын тэргүүний хувьд, эрх баригч намын даргын хувьд та бүхний оюунаа оролдуулж олон жил ярьсан асуудлыг бодит ажил хэрэг болгохын тулд өнөөдрийн хилцүүлгийг зохион байгуулж байна. Монгол улсад улс төрийн намууд шилэн болж, сонгуулийн санхүүжилт ил тод болж чадвал Монгол улсын ирээдүй илүү гэрэл гэгээтэй болж, системийн авилга тасрах хөрс суурь бүрдэж, ил тод чөлөөт өрсөлдөөн бүхий зах зээлийн эдийн засаг тэлнэ гэж үзэж байна. Цар тахлын үед хасах 4.7% агшилсан Монгол улсын эдийн засаг 2022 оны төгсгөлд 4.8% өсөлттэй гарлаа. Цаашид уул уурхай далд эдийн засгийг ил болгож, системийн авилгын гинжин хэлхийг таслаж чадвал эдийн засаг хөрөнгө оруулалтын орчин идэвхжиж, эх 2-3 жил багадаа эдийн засаг 2 дахин тэлж, өнөөдрийн 40 их найдын эдийн засаг 60-аас 80 их найд болж тэлэх боломжтой гэдэг тооцооллыг засгийн газар гаргаад байна. Энэхүү эрдэм шинжилгээний хуралд хүрэлцэн ирсэн та бүхэн дахин гүн талархал илэрхийлье. Эрдэм шинжилгээний хуралд амжилт хүсье.